Пин кодуудын ялгаа болон тохиргоо. Профайл пин кодыг солих. Innovation-ийн шин төхөөрөмж нь нийт 5 хүртэлх профайл эрх үүсгэх боломжтой ба тус бүр өөрийн пин кодоор IPTV-д нэвтрэнэ. Профайл пин кодыг солихыг хүсвэл меню, тохиргоо, профайлийн тохиргоо хэсэгт нэвтрээд профайл пин код өөрчлөх зэсийг сонгоорой. Дараа нь хуучин болон шинэ пин кодоо оруулж баталгаажуулснаар таны пин код амжилттай өөрчлөгдөнө. Хамгийн ихэнд байх профайл нь админ эрхтэй бөгөөд өөрийн профайлаас гадна бусдын пин кодыг солих, устгах эрхтэй байдаг. Харин бусад профайл нь зөвхөн өөрийнхөө нууц кодыг л сольж болдог гэдгийг анхаараарай. Эцэг эхийн хяналтын кодыг солих. Эцэг эхийн хяналтын пин код нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хандах боломжтой кино, контент сувгийг хянаж, зөвшөөрөгдөөгүй контентийг түгжих боломжийг олгодог тохиргоо юм. Та хүүхдэд зориулсан профайл үүсгэн насны хязгаарлалтанд оруулж өгснөөр заасан хязгаараас дээш насныхан зориулсан контентийг тоглуулахад хяналтын пин кодыг шаардна. Эцэг эхийн хяналтын пин кодыг зөвхөн хамгийн эхний буюу админ эрхээр өөрчлөх боломжтой. Кодыг өөрчлөхдөө меню, тохиргоо, дансны тохиргоо хэсгээс эцэг эхийн хяналтын пин хэсгийг сонгоно. Гарч ирсэн цонхонд хуучин пин кодоо оруулан баталгаажуулж, дараа нь шинэ пин кодоо оруулснаар амжилттай өөрчлөгдөнө. Түрээслэх пин кодыг солих. Түрээслэх пин код нь төлбөртэй үйлчлэгээ авахд буюу видео сангаас контент түрээслэх, кино багц сувгийн багцыг идэвхжүүлэхэд ашиглагддаг код юм. Түрээслэх пин кодыг өөрчлөх бол меню, захиалга, төлбөр, түрээслэх пин код хэсгийг сонгон хуучин пин кодоо оруулан баталгаажуулж, гарч ирсэн цонхонд шинэ пин кодоо оруулснаар түрээслэх кодтай нь амжилттай өөрчлөгдөнө.